Сумын сайн төрийн хээр 4-р хэдийн цэргийн тэг 245 дугаар ангийн уяаж Түрүү жаргалын хол 5-р хэдийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахтны суурийн дарга уяаж нэм жаргалын бор халдсан гэсэн шандас турдан хөлгөө тавьж наадамчин олноон баясгалаа. За соёлын ирээсээ гараад харах 200-300 м тавьж харагдаж байна. Манай соёлонгууд хөл сайтай явж байгаа. Ер нь Тэлчдийн алав сайхан хэмэрлэг золбоолог тийм алав байдаг учраас манай энэ Тэлчдийн баяр хийж байгаа өдөр нь ч гэсэн сонголттой сайхан өдөр таарсан юм байна уу? Бороо хурцсан. Соёлын мөрд бол сайхан тоос чараа багтаа үнэн сайхан явж шүү дээ. Улсангийн Улаан сумын аймгийн алдартай сонмын дураараа хонго соёол нь 5 дээр 6 дээр урсж явна да. Соёл насны хурдан мордын уралдааны бичлэгийг машин сольж хийсэн учраас нилээд чичиргээ савлгаатай бичигдсэн байгааг үзэгчдээсээ хүлцэл өчөж байна. Мөн хурдан мордын уралдааны явцын тайлбарыг аймгийн алдарт уяаж соном тайлбарлан хүргэж байгаа болно. Хонгор мөр бол тайлбараасаа сайхан ч хадгалсан. Ер нь өөж жоохон сайхан явж байна. Нарамбал сумын 2 мармар хоёулаа чигээр орж ирж байна. Одоо 5-6-гаар орж ирж байна. 55 дугаартай шаралтар 8-аар тойрчлаа. Бураараа хонгор 8-аар тойрч байна. Мард бол нэлээд цуурсан байна. Эхний 2 мар ингээд одоо хонгор марыг жоох амраагаад байна. 34 номертай хонгор марыг. За 3-4 дээр зэр соёол хар соёол хоёр явж байна. 044 017 дугаартай хар соёол 044 дугаартай бүрэн соёол. Ер нь бол хоёр соёол нь уртлын соёол дээр очих магадлалтай явж байна. Монголчууд хонгор соёол нь наран мулгийн Бадсайхан гэдэг хүний соёол нь. За ингээд хамаг үзүүн дээр ороод ирлээ 044-тэй зэр. Энэ Валдуржийн зэр соёол нь баха чинь гоё. За зүгтаалаа тэр. Тийм гоё айхтар унж байгаа байхгүй. Хаана харж байгаа. Соёлын мордын уралдаанд мөн баяр жаргалын хонгор төрүүлж 2-т Зүүнговь сумын Балдуржийн хүрэн 3-т Зүүнговь сумын Норон самбуугийн хүрэн 4-т Малчин сумын Улан баярын Шархээр 5-т Наранбулаг сумын уяаж Бат Эрдэнэ улаан гэсэн хурдан соёолын шандас сорж торгон жолоогоо өргөөдөж уйсан эзэн унсан хүүхтэй наадамчин олноон баясгалаа. Соёлонгийн тоос Кемалтай гихчээр хэдийн цэргийн тэг 245 дугаар ангийн штабын дарга Аманбэх төрүүлсэн соёлонгийн хямар дуудсан хөлснөөс авч байна.
Монгол Улсын Баатар Бэгжин геоны нэрмждэг хэдийн зэргийн 247 дугаар ангийн өөрсөн байгуулагчдын түүхэд 40 жилийн ом баярын мэндийг өөдөлн өргөн дэвшүүлье. Монгол гэдэг зэрэг тэмэрсэн зөвс задган чангач зөксөөр нэгчлэг дөрмөг сайхан их орн Монгол минь хан бүрийн сүд сайн बनवसा асар билгүү тань модон хүчит бүх чөдөн баса хортын шандас тадууны төдөмгөн баса төдөм Монгол үндэсний бичиг сайдан баса баса заяат тэнгэр заяат монголчууд оохээ. Хан хэрмэ татвахсан эдгэрийн хас дөрөнгөөр эрен хүрээшиг матвахсан гэж ингээд энэ сайхан үдшийн цэгүүнийг албан ёсоор нээж үг хэлнүгнэн энэхүү тайснаа Монгол Улсын Баатар Бэгжин геоны нэрмжид хэдийн зэргийн 0245 дугаар ангийн захирагч Хоронда Батбаяр тарыг хүндэтгэлийн тайснаа халуун алга тайснын доор өрн залах гэж байна. Хүлэндэг 244 дугаар ангийн үүсгэн байгуулалтны 40 жилийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт улаангомчуудаа, үүсчүүдээ энэ өдрийн мэндийг төшөөлье. Монгол Улсын Баатар Бэгжин геоны нэрмжид хүлэндэг 244 дугаар анги үүсгэн байгуулагдаад 40 жилийн босхийг энэ өдөр алгаж байна. 40 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Улаангомтод амжилттай өрнөж сайхан надаж энэ өдөр ингээд өндөрлөж байна. Ингээд энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд болон бидэнтэй хамтран ажилладаг аймаг орон нутгийн удирдлага, хэл хамгаалтын тусдаг хүчний гишүүд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаасан чиглэл өргөхөй байгууллагуудын бие бүрэлдэхүүн өнөөдөр Монгол улсын хилийн дархан хилийн мананд үүрэг гүйцэтгэж байгаа хэлчид энэ жагсан бүх офицер багш та бүхэнд болон та бүхний гэр бүлд эрхэлсэн ажлууд мөртөө гялалтсан өндөр амжилт амьдралд нь эрүүлийн сайхан бүхнийг өсөө өрөөж сайхан баярлаж сайхан надараа гэсгэрүүдийг өргөн дэвшүүлье. Үдшийн цэгүүнийг нээж өгсөн Хоронда Батбаяртаа ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч баярын мэндийг ахин дахин дэвшүүлье. Chana
Simşivi tibe
өдргөн ханхухийн улсын сүндэрлэж налайсан хатан томдог овс хэрэгс ачид үүргэх нуруудан цэдийн цэгэрцэн ихэл цор хөөмийн айдгууныг шигсэн иймэл сайхан уул усны диваачин улсын цэгэргэц гарын хэлчид бид үдэ Монгол улсын Батарбэгцэн Иваны нэрмжид эдийн цэргийн 245 дугаар анги үүссэн байгуулагчны түүхэд 40 жилийн он үдшийн шавны үлээс та энд хүрээд өндөрлөж байна. Гашууны голд ирсэн зочид төлөөлөгчдийг ая тухтай байрлуулах хотхон барьж мөн Ахмад хэлчин офицеруудтайгаа дурсамжид яриа өрнүүлж, загнуулжиж явсан, шагнуулжиж явсан үеэ дурсан санаж, нэгэн үдшийг хүндэтгэлтэй дурсамжтай баяр хөөртэйгээр өнгөрүүлсэн билээ. Миний залуу насны 3 жилийн хугацаа бас 5 охинтой хамт өнгөрсөн. Бидний амьдрал, бидний ажил үйлс бас зовлонтой, жаргалтай, нулимстай, инээдтэй ингэж байсан. Энэ хугацаанд маань намайг түшиж тулж явсан. Надтай зовх цагтаа хамт зовж, жаргах цагтаа хамт жаргаж, бас буруу зүйлийг минь ойлгуулж явсан хамт олондоо би хайртай. Тэр учраас та бүхэндээ хайраа илэрхийлье. Үнэхээр сайхан он жилүүд байсан юм байна. Манай хамт олон бол ажилсаг, бүтээлч, юмны төлөө бүгдээрээ зүтгэж чаддаг, бас загнуулж чаддаг, шагнуулж чаддаг ийм сайхан хамт олон би хүлээж авсан. Энэ бол миний өмнө ажиллаж ирсэн үе үеийн дарга нарын одоо бас гавьяа байх. Усын ард түмний өөрийнх нь энэ сайхан зан заншил байхаа гэж би ингэж их хүндэтгэлтэйгээр хайрлаж явд юм шүү. Тэгээд бид нар энд юуссан юм? Эвсэг хамт олон бай, хөгжсөн хамт олон бай, бүтээлч хамт олон бай гэж энэ миний ажилласан 3 жилийн хугацаанд бид нар нэг сэтгэл, нэг сэтгэлээрээ зүтгэжсэн хүн болгон ангиа хөгжүүлэхийн төлөө, хүн болгон эвтэй найрамдалтай ажиллаж амьдрахын төлөө ингэж явсан учраас би та бүхнийг байнга дурсаж хайрлаж явдаг. Одоо ингээд харсан чинь миний хэдэн зэргүүд бүгдээрээ бас ихэнх нь тэтгэврт гарсан байна. Тэр намаа авахгүй. Хамгийн гол нь эрүүл энг сайн сайхан байгаа нь их сайхан байна. Хүмүүсийн амьдрал, та бүхний минь амьдрал бас сайхан дээшилсэн байна. Цогтой, золбоотой, нүүдэндээ галтаа энэ хамт олонтойгоо уулзаж учрахтай ямар сайхан илгэмсүү ахан дүүс шиг ингэж уулзаж байна гэдэг бол маш сайхан зүйл. Би та нарт бас хэлдэг байсан. За бид нар өнөөдөр ингээд нэгээ загнаад, нэгэндээ загнуулаад гомдол баяртай ажиллаж амьдрнаа. Хизээ нэгэн цагт бид нар хамгийн ойр дотны ахан дүүс болно шүү гэж хэлж байсан. Энэ маань өнөөдөр бас тодхон байна. Ингээд та бүхэндээ их баярлалаа. Эрүүл энг сайхан юмсан. Сайхан андуудаа би санаад л байдаг да. Сар жилүүд урсаад л байна. Мөрмөрөө төсчил явсан болохоор мөнхийн биш нараа гэдүүлээ. Аргадж л амьдрий да андууд мэнэ. Өнгийн сүүдэр нөмрлөхийн цагт гарнаас минь хөтлөж сэтгэл үлээцүүлдэг амдын сэтгэлдээ ачлын дангарахтай алтайн улс шиг андууд мэнэ. Сайхан андуудаа би санаад л байна. Сар жилүүд урсаад л байна. Мөрмөрөө төсчил явдаг болохоор мөнхийн биш нараа гэдүүлээ. Аргадж л амьдрий да андууд мэнэ гэж. Хамжиг бацг гэлээ. Агунэрцэн цэнхэр толын адуунданда саргог байдгаа. Ожоо тайвуу
ухаантай вимээр үгэннэ дандаа эрэдэни баатира туснима сууд хүртэл жаргас эрдэ зөөяппал зөөдөн замбода үчин тола ярсан амоте архатанэг нуртоэтя буэсэн усвикули харцан нанда зодон бадга зоде хүртэл жаргасэрдэ зодон замбола би одоо ямар ажтай хүн бэ гэж бодож байгаа шүү. Ягаад тэгэхээр ийм мундаг хамт олонтой би 5 жил бажээ. Та хүнд үнэхээр одоо өнөөдөр ингээд та хүнтэй ингээд наадмын студент дотор ингээд уулзаад тэгээд сууж байгаа хүмүүсээ ингээд харахад одоо манай жолооч нар ингээд сая наадамд харахад алхаж явна. Үнэхээр өмнөх түшигтэй үнэхээр одоо хүн чанартай ийм л хүмүүс энэ усад байдаг. Монголын хилчдийн сор болсон хүмүүс энэ усад амьдардаг.